Бага насны хүүхдүүдийн дунд томуу төс өвчин их байгаа энэ үед уламжлалт ангаах ухаан талаас хүүхдийг хар цайнд оруулах танк хэрэглэхийг зөвлөж байгаа л Европ ангаах ухаан талаас витамин D хэрэглэхийг зөвлөж байна. Тухайлбал тос өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор витамин D-г 0-2 сартай хүүхдэд өдөрт 500 мг-аар өгөх бол 3-аас дээш сартай хүүхдэд 1000 мг-аар уухыг зөвлөж байгаамаа. Харин тос өвчнөөр өвдсөн тохиолдолд 2000 мг-аар өдөрт нэг удаа өгөхийг зөвлөж байна. Мөн халдвар өндөр байгаа энэ үед витамин С, йод, цайр, төмөр зэрэг амин дэмүүдийг бага насны хүүхдүүдтэй эмчийн зааврын дагуу хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. За Монгол улс даяар ялангуяа Эрдэнэ хоттой бүх улс даяар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд өвчлөл маш их байгаа. Амьсгалын замын өвчлөл бол маш өргөн одоо хүрээг хамарч одоо өвчлүүлж байна. Тэгэхээр энэ насны хүүхдүүдэд бол зайлшгүй шаардлагатай амин дэмүүд одоо хаврын улирал солигдож байна. Одоо улирал солигдох юунд бол хүүхдүүд зайлшгүй шаардлагатай амин дэм эрцүүд бол хэрэгтэй байдаг. Тэгээд 0-5 насны хүүхдүүдийн дунд одоо сүүлийн 2-3 жилийн хугацаанд ковидтай холбоотой хүмүүс бол дархлаагаа дэмжих амин дэм эрсийн мэдээлэл бол маш өндөр болсон. Гэхдээ 0-5 настай хүүхдүүдийн дунд яг зохистой тунгаар ямар амин дэм хэрэглэх вэ гэдэг талаар товч мэдээлэл өгье. За хүүхдийн өвчлөлтэй холбоотой амьсгалын замын өвчлөлийн үед зайлшгүй шаардлагатай амин дэм бол витамин D байгаа. За витамин D бол яг хаврын улиралд 2-3 дугаар сард бол хүүхдэд 0-5 насны хүүхдийн D-гийн хэрэгцээ маш их ихсдэг байгаа. Энэ үед бол D витаминыг ерөөсөө тасалж болохгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо 0-аас 3 сартай хүүхдийн урьдчилан сэргийлэх дум бол 500 олон улсын нэгж, 3 сараас дээш 1000 олон улсын нэгжээр өгөх юм юутай байдаг. Гэтэл ээжүүд эцэг эхчүүд маань яадаг вэ гэхээр витамин D-г одоо эмч зөвлөөгөө гэдэг юм уу. Үгүй бол ерөнхийдөө манайх ингээ наранд маш сайн гаргадаг агаарт гардаг учраас D авах шаардлагагүй гэж боддог. Гэтэл Монгол орны нөхцөл байдал, цаг агаарын байдалтай холбоотойгоор витамин D-г бол одоо арьс салстаараа авахд биеийнхээ одоо 40-50% ил гаргасан байж иж нарны гэрлээс 9-11 цагийн орны нарны гэрэлт одоо 30-45 минут байхад ингээд өдрийнхөө хэрэгцээний дээг авдаг байгаа. Гэтэл Монгол орны нөхцөлд одоо хаврын улиралд тэгж бие ил гаргах ийм боломжгүй байгаа. Нөгөө талаас бас амьтны гаралтай одоо далайн гаралтай хүнс үр тариа сүүн бүтээгдэхүүнээс бас D витамины их үүсвэр авдаг байгаа. Гэтэл ерөнхийдөө нөгөө D витамины их үүсвэр авах 0-5 насны хүүхдийн хоолт хичээлийн үнд байнга загас идэж чадах илүү, байнга сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадах илүү тэрнтэй холбоотой ингээд юугаар авах, нэмэлтээр авах, хоолт хичээлээс болон агаараас авах, нэмэлтээр авах бол боломж их хомс байдаг. Тэгэхээр заавал одоо биологи идэвхтэй одоо амин дэм эрдэсийг нэмэлтээр заавал авах шаардлагатай болдгоо. За витамин D-гээс гадна витамин C гэж бас байгаа витамин C бол хүний биед нийлэгддэг. Тэгээ ханиу томуу амьсгалын замын өвчний үед бол биед эсэлтэх процесс явагдаж байдаг. Тэгэхээр витамин C бол эсэлтэлтийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Тэгэхээр витамин C-г яагаад ингээ нөгөө ханиа төрсөн хүүхдэд болгонд бараг витамин C бичээд байдаг вэ гэхлээр ханиу томооны одоо эдгэрэлтийг төрөсгөж өгдөг байх нь байна, дархлаа дэмждэг байх нь байна. Ийм үйлчилгээтэй байдаг. Тэгээд витамин C-г бас хэрэглэхэд анхаарах зүйл бол зарим эцэг эхчүүд дархлаагийн дэмжиж байгаа гэд витамин C-г маш удаан хугацаагаар ингээд тогтмол өгөөд байдаг. Энэ бол хүчлэг эмийн бодис учраас удаан хугацаанд байнга өгөх бол маш муу байдаг. Хүүхдийн ходоодны салстыг зочроох нөлөөтэй. Тэгэхээр витамин C өгөхдөө бол ер нь 10-14 хоног яг хүүхдэд зориулсан тунгаар нь өгөх хэрэгтэй байдаг. Витамин C бол нөгөө үрлэн витамин C дээр бас ингээд заавар дээр нь бичсэн байдаг 2 үрлээр өдөрт 3 удаа ууна гэд. Тэгэхээр витамин C-г тэгж их хэмжээгээр хэрэглэх бас их аюултай. Ялангуяа хүүхэд юм мэдээгүй өлөн баах үед витамин C-г их хэмжээгээр хэрэглэхийг бол хориглдог байгаа шүү. Тэгээд хүүхдүүдийнхаа нөгөө ходоод гидсний үйл ажиллагааг хямралыг одоо үүсгэхгүй тулд витамин C-ийн хэрэглэн дээр эцэг эхчүүд маань зайлшгүй анхаарах хэрэгтэй болж байна гэсэн үг.
Б-ийн төрлийн витаминууд бол бас нөгөө дархлын системийг сайжруулахад суур 3 витамины нэгд ордог шүү дээ тий. Тэгэхээр Б-ийн төрлийн витамин агуулсан ийм витаминууд бол бас хүүхдийн дархлалд бас сайнаар нөлөөлдөг байгаа. Гэхдээ ер нь бол хүүхдэд витамин амин дэвгэмийг өгөхдөө насны онцлогт нь тохирсон зөв тунгаар, зөв цагт тий. Тэгээд яг эмзүүчийн зөвлөсөн тунгаарыг бол илүү үр дүнтэй байдаг. Гэтэл зарим эцэг эхчүүд яадаг вэ гэхээр одоо манай найзын хүүхд гээл тэгсдэг тий. Тэрэн шиг тэр аягүй сайн байсан гэсэн. Тэгэхээр тэрийг авъя гэдэг ингэдэг байхгүй. Тэгэхээр оюуна гэдэг хүүхэд одоо бэлгээ гэдэг хүүхэдтэй яг адилхан ийм бие физиологийн юутай байхгүй. Төмөр дутагдaltaй байж болно. Жингийн одоо илүүдэлтэй хүүхдэд байж болно. Жингийн дутагдaltaй тий архиттай султаатай хүүхдэд байж болно. Энэ бүх нөгөө шинж тэмдгийг харж ээж хүүхдийн одоо нөгөө биеийн онцлог тохируулж витаминыг бас сонгох хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэрэн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед л цайр гэдэг минералыг бүгд мэддэг болсон. Хамгийн хүчтэй антиоксидант үйлчилгээтэй. Одоо бие махбодод одоо чөлөөт эрс үүсгээс сэргийлдэг гэх тээ. Тэгэхээр цайрын хэрэглээ бол хүүхдэд зайлшгүй шаардлагатай. Цайрын их үүсвэр бол бас далайн гаралтай бүтээгдэхүүн, сүн бүтээгдэхүүн, шош тээ ийм бүтээгдэхүүнүүдэд байдаг хэдий боловч одоо нөгөө хангалттай хэмжээгээр авах тийм боломжгүй байдаг. Тэгэхээр цайрыг бол зайлшгүй нэмэлтээр авах шаардлагатай. Хүүхдүүд нөгөө эцэг эхчүүд маань болохоор яадаг вэ гэхээр хүүхэд гүйлгэхээр л цайр өгдөг гэл тэгдэг те. Тэр бол биш, яг гүйлгэл суулгалтын үед цайр өгж болно. Тэрнээс гадна дархлын системд бас маш сайнаар нөлөөлдөг юм микроэлемент юм аа. За тэгээд цайраас гадна бас йод гэж байгаа. Төмөр гэж байгаа. Йод төмрийн дутагдал бол ерөнхийдөө йодоос шалтгаалж мамбай улчирхаан тий өөрчлөлт өгнө. Хүүхдийн оюун ухааны өөрчлөлт өгнө. Тэгэхээр ерөнхийдөө йодын найрлагатай ийм витаминууд бол йод дутагдсан хүүхдүүдэд бол йодын найрлагатайг нь тий цус багталтай хүүхдүүдэд төмрийн найрлагатайг нь ингээд ямар хүүхдийн шинж тэмдэг юу байна тэрнээсээ хамаарч витаминыг бол сонгох хэрэгтэй болдгоо. Хэдий дээр дурдсан амин дэмүүдийг хэрэглэх нь томоо тусд өвчнөөс сэргийлэгч, тунг хэтрүүлэх, эсвэл багдуулсан тохиолдолд үр дүн мэдэгдэхгүй, зарим тохиолдолд хүүхдийн ходоод гэзний сасдыг гэмтэх аюултайг эрүүл мэндийн байгууллагаас хэлж байна. Иймд заавал эмчийн жорын дагуу хэрэглэх шаардлагатайг энэ үеэр онцолж байлаа.